Сайн мэцхэн хүмүүжигчтэй та бүхэн сайн амарч байна уу? Монгол Мэд агентлаг цаг үрд мэдээлэл хөтөлбөрийнхөө мегмар гарагийн дугаарыг үзүүлэхэд бэлэн боллоо. Эхлээд хөтөлбөрийн тавч агуулгатай танилцсан. Ажигигэнийг алтан гац удангаар шагналаа. Азоны давхаргын цоорд Хятадын нутгийг 3 дахин нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээнд хүрсэн байна. Сонсголынгийн замыг 150 жилдээ эвдэрч гэмтэхгүй технологиор барьж байна. Дорнодын дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 100 мегаваттаар нэмэгдүүлнэ. Хавдрын мэс заслын олон улсын шилдэг эмчнэр 7 хоног манай эмнэлгүүдэд ажиллана. 10 сараас хилийн шалган нэвтрүүлэх товчоодыг зөвхөн хурууны хэгээр шалгаж оруулна. Археологийн олдвруудын нэгдсэн мэдээллийн санг өнөөдрийн хүртэл үүсгэж чадаагүй байна. Дэлгэрэнгүй мэдээ сурвалжлагыг танилцуулъя. Их хүүхдийн эрүүл мэндийн төвийн дэргэдэд цусны эмгэгтэй хүүхдийг эмчлэх хэмлэг барьж энэ намар ашиглалтанд төлөөлгөө өгсөн. Монголчууд бидний өөрсдөө хийж чадахгүй байгаа хүүхдийн эмнэлэг барих санаачлах бас олон түмнээс хандив цуглуулах тодорхой хөнгө оруулалт хийсэн буянтан бол Ажи Эренбүүчи. Тэгвэл өнөөдөр бурхан шашны зүтгэлтэн Ажи Эренбүүчийг төрийн дээд шагнал алтан гац одонгоор шагналаа. За шагналыг Монгол Улсын ерөнхийлөг жилбэг өдөрж өнөөдөр гардуул өгсөн юм а. Ажи Эренбүүчид бурхан шашны зүтгэлтнүүд болон сүсгтэн олон баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ. Ажи Эренбүүчи бол өнөө цагийн бурхны шашны оройн дэд эрдэмтэн мэргэдийн нэг гэж шашны зүтгэлтнүүд үнэлдэг байна. Түүний хувьд 2011 онд энэрл нэгүүлсэл оюун бэлгийн төв төрийн бус байгууллагыг Монгол улсад байгуулж хүмүүнлэг боловсрол шашны соёлыг дэмжих чиглэлээр олон талын үйл ажиллагаа зохион байгуулдаг юм а. Би бол Монгол улсад нэг цусын хавдрын хүүхдийн энэ хавдрын эмнэлэг барьсан юм а. Энэ бол би гагцэг хүнээ буян биш. Энэ олон нийт ард түмэн буян миний гараар дамжуулж ажигээд бүтээсэн юм а. Тэгвэл одоо өнөөдөр энэ шагнал бол олон нийтийн төлөө би авж байгаа гэж бодож байна. Энэ сайхан үйлийг бол ажил үйлийг бол явандаа сайхан явуулж ээж дуусангүй юм маань сайхан дуусгах юм хийгээд одоо үргэлжлүүлж сайхан явуулах юм гээ ийм ёроол төвжил байгаа. Тэгвэл Монгол улсын бол одоо хүүхдийн амьдрал сайхан болоод Монгол улсын одоо эрүүл бол их сайхан өдрөөс өдөр сайхан болтгоо гэж ёроолж байгаа. Ажи Эренбүүчи 1950 онд төвдийн дээд Монголын нутаг Хөхнүүртөө Монгол гэр бүл төржээ. Мөн 2 дугаар бурхан хэмээн алдаршсан Богд Зонховын эцгийн 8 дахь дүрээр тодорсон юм байна. Дэлгүүрийн нэвтрэх нарны хит ягаан туянаас хамгаалдаг Азоны давхаргын цоорл бүгд найрамдахтад ард улсын нутаг дэвсгэрийг 3 дахин нэмэгдүүлсэндээ тэнцүү буюу 28 км квадратт хүрсэн. Энэ бол одоогоос 7 орчим жилийн өмнөх олон улсын байгууллагын мэдээлэл. Тэгвэл 2010 оноос хойш энэ хэмжээ мэдэгдэхүйц багасч эхэлсэн байна. Учир нь дэлхийн нийтэд Азоны давхаргыг цоороход нөлөөж байгаа химийн бодисуудын хэрэглээг хомж эхэлсэн байна. Өнөөдөр Азоны давхаргыг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэж байна. Азоны давхарга цоорсноор хүн болон хүрээлэн буй орчинд их хэмжээний аюул учруулна гэж эрдэмтэд үздэг. Тухайлбал арсны хавдар өмнө үүсгэж, нүдний өвчлөл, цаашлаад сохролт хүргэдэг. Мөн бүхий л амьд организмын дархлааг сулруулдаг байна. Азоны давхарга цоорч байсан шалтгаан нь ердөөл хүн төрөлхтний ашиглаж байгаа техник, технологитой холбоотой. Тухайлбал энэ нь эрчим хүч, тэр дундаа хөргөх техник хэрэгсэл, шүршигч бодис, гал унтраагуурт ашиглаж байгаа химийн бодисуудаас үүдэлтэй. Иймээс 2010 онд Монгол улс дэлхийн улс орнуудтай адил озон задлах бодисыг хилээр нэвтрүүлэхийг хориглосон. Өөрөөр хэлбэл бид олон улсын гэрээ конвенцийн өмнө хүлээсэн үргээ биелүүлж байгааг албаныхан онцоллоо. Энэ конвенцийн ажлын албанаас нарийн бичгийн даргын газраас Монгол орныг хамгийн амжилттай бас хэрэгжүүлсэн орнуудын нэгд тооцож өргөмжлөл гардуулсан, баяр хүргэсэн байгаа. За тэгээд ер нь бол бас CFC гэж ярьдаг энэ озон бий болгодог энэ бодисуудын импорт хэрэглээг Монгол улсад ч гэсэн тодорхой бодлогоороо, хуулиараа, журмуудаараа халаад, орлуулад ийм амжилтаа хэрэгжүүлээд явж байгаа. Гэхдээ бид цаашид Азоны давхаргыг хамгаалахад чиглэсэн ажлуудыг үе шаттай хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Үүнийг эрчим хүчний хэмнэлттэй технологиг нэвтрүүлснээр шийдэх гарц байгаа гэж үзэж байна. Улсын хурлын энэ намрын чуулганд эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төслийг өргөн барина. Энэ озон задлаг бүсээ орлуулах бодисыг эрчим хүчний хэмнэлттэй бодис учраас тэдгэрийг агуулсан тоног төхөөрөмжийг одоо түлхүү импортлох, түлхүү ашиглах тиймийг л урамшуулал дэмжлэг маягаар бодлогоор одоо дэмжих тийм л уялдаа холбоотой эрчим хүчний хуультай.
Эрдэмтдийн тооцоо судалгаагаар хэрэв дэлхийн нийт озон задлагдах химийн бодисын хэрэглээг энэ нэрчээрээ бууруулах юм бол 2065 он гэхэд озоны давхарга бүрэн нөхөгдөн гэж үзэж байгаамаа. Сүүлийн жилүүдэд манай улсад автозамын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Гэхдээ автозамын чанарын асуудалд эргэж шүмжилттэй хандах нь бас бий. Тэгвэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтанд ашиглах барилгын материал ачсан хүнд даацсан машин хэвчлэн зорчдог Сонсголынгийн замыг 150 жилийн насжилттай технологиор барьж байна. Герман технологиор хийгдэж байгаа энэ төмөр хийцтэй бетон замын зузаан нь 24 см. 5.5 км үргэлжлэх энэ замын бүтээн байгуулалтын гүйцэтгэгч компани нь өмнө нь энэ технологио оюу тулгаан хан бомбтын нисэх зураст ашиглаж байсан байна. Харин автозамын салбарт анх удаа монголчууд өөрсдөө 150 жилийн насжилттай энэ технологиор зам тавьж байна. Энэ технологи нь эхлээд төмөр каркасаа хийсний дараа бетон хувцалтыг автомат машинаар хийх зарчмаар явдгийн байна. Бетон хувцалтыг хийдэг Германы Wirtgen фирмийн энэ машин нь асар их цаг хугацаа ажиллах хүч хэмнэдэг гэж гүйцэтгэгч компани инженер тайлбарлаж байна. Экскаваторын тусламжтайгаар Певр хэвлэгч машиныхаа өмнө яг энэ сеткэн дээр бетоноо ингээ асгаж байгаа. Асгаж тавьчаад хэвлэгч машин маань өөрөө бас бетоныг чинь заавч вибратор тавьж өгч ёстой шүү дээ. Вибратороо тавьж өгч юм. Вибратороо тавьж өгсөний дараагаар яг одоо зурагчдынхаа 24 см зузаантай яг уу бид нар бол 4 м бол хуваацтгаж байгаа. Чим бол нэг талтаа 8 штэ 8 м өргөнтэй, нөгөө талтаа 8 м өргөнтэй 20 дугаар ангилын зам багхгүй. Зорчих хэсэг нь дулдаа тусгаарлах зурвастай. Хоёр талтаа болохоор явгууны замтай. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтанд хэрэгцээтэй ил сайрганаас авахуулаад барилгын материал ачсан хүнд даацсан машинууд байнгын замаар зорчдог. Тиймээс замын ажлыг гүйцэтгэхдээ хөдөлгөөнийг хаалгүй сайжруулсан шорон замаар зорчуулах маягаар зохицуулсан байна. Жирийн асфальтын училтай зам 500 саяас 1 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр хийгддэг. Харин 5.5 км үргэлжлэх энэ замын нийт өртөг нь 23 тэрбум төгрөг юм байна. Гэхдээ үүнээс зөвхөн дэд бүтцийн асуудлыг шийдэхийн тулд талаас илүүг нь зарцуулсан гэж байна. 10 одоо тийм том огтлогоонууд дэд бүтцийн дулааны цахилгааны бохир усны ийм огтлогоонууд хийлээ л дээ. Тэгээд дэд бүтцийн маш их мөнгө зарцуулж тэрүүний хилдгээр нөгөө нийт зарцуулагчсан өртгийнхөө ер нь талаас илүү өв дэд бүтцэндээ бас хорж ил да. Тэгээд зам маань өөрөө өртөг нь өсөж байгаа нэг шалтгаан нь бол тэр дэд бүтцийн ажлыг хийж байгаа даа болно. Сонсголынгийн бетон зам эх оны 3 дугаар улирал гэхэд ашиглалтанд орно. Үүний дараа Улаанбаатар хотод өөр хаана ийм хүнд даацын зам шаардлагатай байгааг судалсны үндсэн дээр дараагийн бетон замыг барина гэж гудамж төслийг хэлж байлаа. Баггүй үнээр энэ зам босно. Гэхдээ насжилтын хувьд асфальтын замтай харьцуулахын аргагүй гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байлаа. Батаяр Батэрд нарын бэлтгэсэн мэдээ сурвалжлагаар цаг үр төлбөрөөр үргэлжлүүлье. Иргэний харьяалал шилжилт хөтөлбөрийн ерөнхий газрын буян тухай дах газар өнөөдөр нээлттэй өдрөлөг зохион байгууллаа. Өдрөлгөөр манай улсын болон гадаадын харьяат иргэдэд одоо зориулж санаатай болон санамсаргүйгээр гаргадаг хөлийн зөрчлийн талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. За буян тухай бомт удахгүй энэ оны 10 дугаар сард програм хангамжаа шинчилж шалгагчгүй шалган нэвтрэх хаалгатай болох гэж байгаа мэнэ. 2006-аас 7 оны үед буян тухай бомтоор хуурамч эсвэл зургийг нь сольсон паспортоор эсвэл бүр ижил төстэй хүний паспортоор хил нэвтрхийг оролдох зөрчил баггүй хэмжээгээр гарч байсан байна. Бүр ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг зохион байгуулалттай бүлэглэл байсныг хууль хүчнийхэн илрүүлж байсан байна. Харин сүүлийн жилүүдэд энэ тоо буурсан. Учир нь манай улсын иргэдийн гадаад паспортны нууцлал, хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааны технологи, төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирсан гэж албаныхан тайлбарлаж байна. Паспорт хянах аппарат тэрүүгээр бид нар ингэж шалгаад үзэж байна. Энийг бол та нар оператор бас юунд үзэх хэрэгтэй л дээ. Энийг жирийн иргэд бол мэдэхгүй энэ дотор ийм ялцс байдаг. Манай энэ Монголын нууцлууд ингэж сайн гардгийг бол жирийн иргэд бол мэдэхгүй л дээ. Заавал энэгээр орж гарч идэг. Зарим хүчингү болсон паспортыг бол манайхан бол бүгдийг нэрүүлдэг л дээ. Энэ дээр үеийн хуучны паспортын дээр бол тэр нь байдгүй. Тиймэрхүү тэр үед бол зураг мураг янз янзаар наах нэр авгийн өөрчлөлт бичих гэх тийм нүд явдаг ус. Одоо бол тийм бол боломж бол байхгүй. Мөн иргэдийн түгээмэл гаргадаг зөрчил гэвэл паспортны хугацаанд дууснаа мэдлгүй хил гарахыг оролддог, мөн виз аваагүй байж гадаад оронд зорчихыг хүсдэг зөрчил ихэнхдээ гаргадаг байна. Манай улс одоогоор 87 оронтой харилцан зорчих гэрээтэй, үүнээс 45 улс руу манай улсын иргэд визгүй зорчих эрхтэй байдгийн байна. Тиймээс өнөөдөр энэ өдрөлгөөр иргэдэд энэ чиглэлийн олон төрлийн мэдээлэл өгч байна. Монгол улсаас гадаад улс руу явж байгаа Монгол улсын иргэд маань 16-аас доош насны иргэдийг одоо
16 насны иргэд одоо хил нэвтрэх тохиолдолд нэг асран хамгаалагч харгалзан дэмжигчгүйгээр явах одоо хил дээр одоо буцаагдах асуудлууд гардаг юм манай бомбд төр. Тэрний талаар мэдээлэл өгч байна. Иргэний харьяалал шилжил хөдөлгөөний газрын буян тухайдах газар улсын бүртгэлийн ерөнхий газартай дотоод сүлжээгээр холбогдож мэдээлэл солилцдог. Энэ сүлжээгээр хилээр нэвтрэх гэж байгаа иргэний бүртгэлийн дугаарыг оруулахад гэрэл зураг, хувийн мэдээллүүд нь бүгд харагддаг юм байна. Муудахгүй энэ оны 10 сард програм хангамжаа шинчилж шалгагчгүй шалган нэвтрэх хаалгатай болох гэж байгаа юм байна. Энэ технологиг нэвтрүүлснээр иргэн хурууны хийгээ уншуулахад систем автоматар мэдээллийг боловсруулж шалган нэвтрүүлдэг болох юм байна. Ингэснээр ижил төстэй хүний бичиг баримтаар хил гарах гэсэн ойлголт байхгүй болох юм байна. Орон төргийн цагийн үрд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвээрээ айлчлалын үр дүн гэдэг сэдвээр гадаад харилцааны яамны консулын газрын захирал Сүхбаатартай ярилцаж байна. Танд орон төргийн. Тэгэхээр бүгд намд хятад ард улсын дараа ССМП-ний айлчлалын үеэр шийдэгдсэн нэг асуудал бол хоёр орны хооронд ялтан шилжүүлэх хилцээр байгаа. Тэр энэ ажил хизээнээс эхлэх вэ? Энэ оны 9 сарын 20-наас одоо эх 7 хоногоос энэ бүгд найрамд хятад улс Монгол улсын хооронд ялтан шилжүүлэх хэлцээр бол аль үесээр одоо хэрэгж эхлэхээр ингээд болж байгаа тийм зэрэг. Манай талаас бол ерөнхийдөө 56 он хятадд ял идэлж байгаа юм байна. Ер нь бол эдгээр иргэдийн хэдийн эхний ээлжинд шилжүүлэх гэдэг дээр тохиролцоод байгаа вэ? Тэгэхээр яг ерөн зүгээр энэ Монголын талаас хятад улстай ялтан шилжүүлэх асуудал 2011 оноос эхэлсэн. За энэ хүрээндээ бид нар бас хэлцээр одоо хятадын тал эцэслэн батлаагүй ч гэсэн хоёр иргэнийг авчирсан. Нийтдээ бол 11 одоо Монгол иргэнийг хятадын талаас авах асуудал тавьсан. Одоогоор бол хятадын тал 3 иргэнийг одоо энэ хэлцээрийн хүрээнд техникийн ээлжинд одоо Монголын тал шилжүүлэхээр одоо шийдэгдэж байгаа. Хятадын талаас манад яг ял идэлж байгаа хэдэн хүн байдаг вэ? За энэ бол харьцангуйгаар бол манайтай харьцуулж цөөн байгаа. Одоогоор бол ялж байгаа юм бол 4 байгаа. Хэлцээрийн хүрээнд жилд ойролцоогоор тэдэн ялтан шилжүүлэх гэдэг дээр ямар нэгэн тохиролцоо хийсэн үү? Энэ бол тооны одоо хувьд бол тэгж тохиролцсон зүйл алга. Зөвхөн нь одоо харьцангуйгаар бас Монголын 56 иргэн өдөрт хятад улсын одоо нутагт ял идэлж байгаа учраас энэ улсуудаас одоо бид нар бас шаардлагатай улсуудаа эх оронд навчирч ялын үргэлжлүүлэлт хөтлөх энэ ажлыг бол явуулж байгаа. Одоо энэ сарын 22-оос 24-нд бүгд найрамд хятад улс Монгол улсын консулын зөвлөлтөө устдуулна. Энэ хүрээнд бол асуудлыг илүү наривчилж ярина. Зарим иргэдийн ингээ материалыг үзэж яхад өөрийнхөө санамсар болгоомжгүй байдлаас яг хятадд хэрэгт холбогдсон байдаг юм билээ л да. Тэгэд хятадын хууль дүрм манайтай харьцуулахад чангат. За дээрэс нь цаазаар авах ялта. Яг эх орондоо шилжүүлээд авсан тохиолдолд ялын хөнгөлөх тэр боломж олцоо хэр байдаг юм бол? За ер нь бол ялын хөнгөлөх болцоо бол нэгэнт Монгол улс эрхтэй зэрэг тэр хүн бол Монгол улсын одоо хуулийн дагуу ялан одоо үргэлжлүүлэн эдлэн. Зүгээр ер нь ялын эдлэлтийн байдлын талаар бол хятадын тал бол мэдээлж явах. Ийм үүргийг бол Монгол улс хүлээж байгаа. Тэгэхээр бол энд бол нэгэнт шилжиж ирсэн ялтан бол Монголынхаа нөхцөлд ялаа эдлээ явна л гэсэн үг. Дараагийн багц асуудал болохоор Орос улбаны улсын ерөнхийлөгч за айлчлалын үеэр шийдэгдсэн нэг асуудал хоёр орны иргэд 30 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчхоор болсон. Иргэдийн дунд 2015 оны 1 сарын 1-ээс гэсэн хүлээлт байгаа. Энээс өмнө ер нь ажлыг эхлүүлчих боломж байгаа юу? Тэгэхээр энэ бол ер нь Оросын талд бол бас асуудал нэлээд шийдэгдчихсэн. За энэ зун Путин ерөнхийлөгчийг Монгол улсад ажиллахаас өмнө хоёр талын ажлын хэсэг үлийн талаар бол нэлээд тохиролцоонууд хийжсэн. Энд бол одоо хоёр талдаа бол яриад асуудал байхгүй. Манай одоо хувьд бол засгийн газраар одоо энэ хэлцээрийн асуудлыг оруулна. Ингээд одоо Монголын талын цаг хугацааны тав бол удахгүй гарна. Тэгэхээр бас яг энэ Оростой хийж чадсан нэг тохиролцоо бол хууль бусаар амьдарч байгаа иргэдийг нутаг уцаах зардлыг харилцан гаргах асуудал байгаа л да. Жишээлбэл одоо манай нутаг дэвсгэр дээр амьдарч байсан Орос улбаны улсын иргэнийг гаргахад ойролцоогоор гардаг зардал мөнгө нь хэд байдгийг. За энэ бол тухайн орон нутгаас одоо хаанаас нь явж байгаагаас шалтгаална. Жишээлбэл Алтанболгийн одоо юм уу Сэлэнгийн нутагт орж байгаа хүний зардал бол харьцангуйгаар бага. Гэтэл одоо өмнө гуйс ч юм уу явах хүний зардал бол илүү байгаа. Оросын талч гэсэн мөн адилхан. Гэхдээ энэ бол бас хэлцээр буцаах асуудал бол яг ингээд одоо шууд бас биш. Хоёр талдаа одоо нэг талд мэдэгдээд тэрний дараагаар 3 сар хүртэл хугацаанд одоо асуудлыг бас ярьж хэлцсэний үр дүнд бол шийдэгдэнэ. Тэрнээс бол нэг нь одоо шууд гаргана гэсэн тийм зүйл бас байна. Орос Монголын хил орчмын иргэд өмнө цагаан уцаар өдөртөө ороод гардаг байсан л да. Тэгэхэд ингээ ажиглаад хад маш их хүндрэлтэй, хил галийн шалгалт ихтэй, удаан хүлээдэг, хүнд сурталцаа, тэгээ дээрэс нөгөө нэг татвар, гайлын дарамт гэл тийм асуудлууд маш их байдаг. Одоо яг ийм хилцээртэй болсон юм чинь
Тэгвэл өөр ямар одоо хөнгөлт боломж гарч ирэх вэ? Орос Монголын консулын зөвлөлт уулзалтын үеэр ялангуяа хэл орчмын иргэдийн юм уу ерөн зорчиж байгаа иргэдэд тухайн одоо орнуудын одоо гайлын ч гэдэг юм уу шалганы одоо байгууллагуудыг хүндрэл бэрхшээлнээс болоод одоо чирэгддэг ийм зүйлүүд бол нэлээх байсан. Энэ асуудал бол одоо энэ хэлцээрийн үр дүнд бол ерөнхийдөө байхгүй болно гэсэн. Энд ярьсан бүгдний үгэн доторч байж байгаа. Тийм учраас бол монголчууд одоо Оросын холбооны ус зөрчихтөн тэр янз бүрийн одоо бэрхшээл тэр шахалтууд нь бол одоо алга болно гэж үзэж байгаа. За одоо ингээ визгүй болчлаа. Тэгвэл энэний араас гарах эрэг үр дүнгуудыг та хэрхэн харж байгаа вэ? Тэгээ эрэг үр дүнг ялангуяа одоо зүгээр нь Оросын холбооны усад зорчиж байгаа иргэдийн тоо бол 2012-13 оны үед бол Оросын талаас бол бууралтай явж байгаа. За Монголын талаас бол 210 гаруй одоо Монгол иргэд ингэ зорчиж байгаа юм. Тэгэхээр энд бол харьцангуйгаар одоо ялангуяа энд бол хамгийн түрүүний одоо өргөжийн хүртэх усуд бол хоёр орны одоо хил залгаа нутгийн иргэд бол одоо харилцсан үедээ зорчиход бол ямар нэгэн хүндрэл нь багасна гэж бодож байгаа. Энэ бол хамгийн одоо гол үр дүн. Нөгөө талдаа бол бас зөвхөн одоо урд нь бол албан юм уу дипломат хасартай усуд бол харьцангуй хөнгөн байсан бол одоо жирийн иргэд энэ одоо хөнгөлтийг эдгэх юм боломжтой болж байгаа. За баярлалаа. Цагийн үрд мэдээллийн хөтлөөр өнөөдрийн сэдвээр айлчлалын үр дүн гэдэг асуудлаар гадаад харилцааны яамны консулын газрын захирал Сүхбаатартай ярилцлаа. Танд баярлалаа. Монгол Улсын ерөнхийлөгч хэлбэгд оржид өнөөдөр бүгд найрамдах Куб улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрх дэлчин сайд Омар Лаура Мореро эдгэмжлэгч уг бичгээ өргөмөрлөө. Энэ үеэр Куб улсад ангаа ухааны салбар сайн хөгжсөн олон төрлийн сайн чанарын эм бэлтгэл вакцин, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Эрүүл мэндийн аялал жуулчлалд хөгжүүлж байгаа гэдгийг элчин сайд дурдаад Монголоос олон оюутан Кубад сурдаг байсан. Өмнөх сайд нарынхаа хийж байсан сайн харилцааг дахин сэргээх улам мөргжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Оюун тухайны хорооллын 1764 айлын орон сууцнд захиалга өгсөн иргэдээс өнөөдрийн байдлаар материалаа бүрэн бүрдүүлсэн 713 иргэний орон сууцны үйл хөдлөх эд хөрөнгийн өмчлөг эрхийн гэрчилгээг гаргуулан тодорхойлолтыг төрийн орон сууцны корпорациас хаул дүүргийн эд хөрөнгийн бүртгэл хэвтэст хүргүүлээд байна. Үүнээс 547 иргэний гэрчилгээ гарсныг төрийн орон сууцны корпорац хүлээн авч бүртгэн иргэд болон арилжааны банкнд хүлээлгэн өгчээ. Харин үлдсэн 166 иргэний үйл хөдлөлийн төрөнгийн гэрчилгээ хаул дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгэгдэхээр судлагдж байна. Маргааш Найрсаг Улаанбаатар зөвлөгөөн болно. Улаанбаатар хот 2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авдаг болох томоохон зорилтыг тавьсан. Тэгвэл аялал жуулчлал, соёл урлаг, спорт, энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын ажлыг төрийн байгууллагын ажилдаа хэрхэн уялдуулах талаар хэлэлцэнэ. Энэ үеэр цаашид хотын аялал жуулчлалын онцлог үйлчилгээ шинэ бүтээгдэхүүнүүдийг хамтран гаргах талаар зөвшөөрсөн юм а. Польш улсын Гдиня хотод 9-р сарын 11-ээс 13-ны хооронд зохион байгуулагдсан үзэн ядалтанд өртөвж, үл бууж өгөх шантаршгүй хүмүүс хэмээх коммунизмын эсрэг тэмцлийн тухай баримтат киноны олон улсын фестивал зохиогдлоо. Энэ үеэр Пацик Голомбиевский нарын хийсэн Монголын уул мөр хэмээх киног үзүүлсэн бөгөөд уг киног Монгол дарчлалын төлөө тэмцлийн үйл явцад Польшийн ил санааны нэгдэл үйлдвэрчний эвлийн зүтгэлтнүүд туслахаар очих үед авсан баримтууд дээр үндэслэн 1999 онд хийсэн байна. Монгол Мэдээ агентлаг цагаар төлбөр үзүүлж байна. За манай улсад жилийн хэрэгцээд хурлаа дотооддоо үйлдвэрлэхэд 320 тонн улаан бодоо шаардлагатай юм байна. За энэ жилийн ургацын балансаар улаан бодооны дотоодын хэрэгцээг хангах хэмжээний ургац хурааж авах боломжтой байгаа юм. За мөн төмс хүнсний ногооны дотоодын хэрэгцээний дийлэнх хувийг хангах боломжтой байгаач хадгалах агуулгын хувьд хүртээмжгүй байгааг салбарынхан мэдээлж байна. За улсын хэмжээнд буудаа хураалтын явц 20 гаруй хувьтай, төмс хүнсний ногоо 30 гаруй хувьтай байгааг үйлдвэрхүйдээ аж ахуйн яамнаас мэдээлж байна. За өнөөдрийн байдлаар үр тарианы болц бол болсон. За тухайлбал одоо яг миний гартайгаа энэ буудаг дөнгөж ингээд гар хүрхийн төдийд үр нь унж байна. Энэ бол яг үр тариа хурааж авах боломжтой цаг үе ирсэн гэдгийг илтгэж байгаа юм байна. За хэрвээ яг үүнээс оройтох юм бол үр тарианы ургац хураалтын цаг нь оройтож, за үүнээс болж хэмжээний хаягдал үүсэх эрсдэлтэй гэдгийг мэдээлж байгаа юм. Тийм учраас одоо энэ жил хувийн ашиглалт ихтэй байгаа учраас цаг алдалгүйгээр яаралтай үр тариагаа хурааж авах хэрэгтэйг тариаланчдад үйлдвэрхүйдээ аж ахуйн яамны газар тариалангийн мэргэжилтнүүдээс зөвлөж байгаамаа. Энэ оны ургацын урьдчилсан балансаар 466 мянган тонн үр тариа, үүнээс 439 мянган тонн буудаа хураа авна. Үр тариа хадгалалтын хувьд тариалан эрхлэх сангийн 146 тонн,
Гурилын үйлдвэрүүдийн 280 тонны багтаамжтай элеваторууд дотоодын хэрэгцээг хангахад хүртээмжтэй байгаа юм байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 70 мянган тонн үр тариаг хурааж аваад байна. Хураах техникийн хүчин чадлаа багтаамжаар аваад үзэх юм бол тариа хураалтыг бид 40-45 хоногт багтаан хураа авах бүрэн боломжтой байгаа. За цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр 9 дугаар сарын сүүлийн 10 хоногт тариалын гол бүс нутгуудаар хор тундас орох, нойтон цас орох ийм мэдээг урьдчилан сэргийлэхээр бид өгсөн байгаа. Тэгэхээр энэ дээр өнөөс урьдчилж бид гол тариагаа ангилан хадах, тариа хураалтын ажлыг 50%-аас доош хүргэсэн байх ийм шаардлага тариаланчдын өмнө тулгарч байгаамаа. Энэ жил 154 мянган тонн төмс, 100 мянган тонн хүнсний ногоо хураан авахар тооцоолоод байна. Нэг гагаас дунджаар 15 центнер буудай, 116 центнер төмс, 121 тонн хүнсний ногоо хураан авах боломжтой. Энэ нь дотоодын хэрэгцээний дийлэн хувийг хангах хэмжээний тоо юм байна. Гэвч хураан авсан төмс хүнсний ногоогоо хадгалах сав хүрэлцээгүй байгаамаа. Төмсний ногооны зөөрийн хангамжийн асуудлыг бид дуртаа зөвөр арга байхгүй. Энэ жил 253 мянган тонн төмсний ногоо хураан авахаас зөөрийн хангамж маань 182 мянган тонн буюу нийт хураан авах ургацынхаа нэг 60 орчим хувьд байгаа. Цаашдаа бид 2016 он төмсний ногоогоор ялангуяа хүнсний ногоогоор тодор хэрэгцээг бүрэн хангахад 370 мянган тонн ургац хүлээн авах шаардлагатай болно. Тийм учраас одооноос төмсний ногооны зөөрийн хангамж, логистик сүлжээг бүрдүүлэх асуудал анхаарлын төвд байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар 2010-аас 2012 онд зойрын аж ахуй дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүнд төсвөөс 13.3 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Одоо төсөлд хамрагдсан 48 иргэн аж ахуй нэгжүүд хүнсний ногооны тариаланчид болон дэлгүүрийн сүлжээтэй хоршиж ажиллах хэрэгтэй байгааг салбарын амнаас хэлж байна. Ингэснээр хүнсний ногоо, зойр, сүлжээ дэлгүүр гэсэн тогтолцоо бий болж хүнсний ногооны хангамжийг жилийн 4 улирал тогтвортой нийлүүлэх боломж бүрднэ гэж үйлдвэр хөдөө аж ахуйн амнаас үзэж байгаамаа. Манай орны зүүн бүсийн эрчим хүчний гол их усүрэ Чавлсан хотын дулааны цахилгаан станцын ачаалал дээд хэмжээнд хүрээд байна. Ойрын 10 жилдд орнуудад Сүхбаатар, Хинтээ аймагуд болон гадаадын хөрөнгө оруулалттай ууларгын компаниудын хэрэглээний өсөлт нь одоогийн оргил ачааллаас 2.3 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс тус станцын хүчин чадлыг 100 мегаваттаар нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагджээ. Тус станцын одоогийн байгаа хүчин чадал нь 36 мегаватт. Энэ хүчин чадал одоогоор дээд хэмжээнд тулчсан байгаа. Цаашид хүчин чадлаа яаралтай нэмэгдүүлэхгүй бол өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэгцээг хангаж чадахгүй хүрнэ гэж тус станцын хэлж байна. За цаашид бид нар хүлээгдэж буй ачааллыг хаахын тулд зайлшгүй 100 мегаваттын станцыг одоо нэн хурдан тийм одоо ашиглалтанд оруулах юм шаардлагатай байгаа. За энэ мэдээж эдийн засгийн хөгжлийн яам, эрчим хүчний яам дээр одоо ажлын хэсэг байгуулад гэрээ их одоо шатанда явж байгаа. Цахилгаан станц зөөрийн хүчин чадлын 70%-ийг л ашиглаж байж хэвэн ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үздэг юм байна. Гэтэл өнгөрсөн жилд орнодын дулааны цахилгаан станцын ачаалал 31.2 мегаватт хүрсэн байна. Станцын төслийн тогтоогдсон хүчин чадал бол 24 мегаватт, тиймээс ачаалал 30%-аар хэтэрсэн гэсэн үг. Үүнээс болж тус станцын үндсэн тоногдлынхон засвар шинжилгээ ажлыг хийж чадахгүй төрөд байгаа юм байна. Үндсэн тоноглыг бол тодорхой хугацааны дараа зогсоож засвар үйлчлэгээ хийх шаардлагатай байдаг. Одоо тэгэхэд манай станц бол нодны үед бол 600-тагаас 500 нь ажилд явсан. Энэ ингээд бол нэг зуухрыг л зогсоож засвар үйлчлэгээ хийх тийм боломж байгаа. Энэ өвлийн хувьд ачаалал улам ихсэж 32 мегаватт хүрэх төлөвтэй байгаа юм байна. Цаашид Тус аймгийн болон зэрэгэлдээ Сүхбаатар, Хинтээ аймгаас ирэх цахилгааны ачааллыг хаахын тулд станцын өргөдлийн ажлыг түргэн эхлүүлэх хэрэгтэйг станцын удирдлагууд сануулж байсан юм а. Одоо үзүүлэх мэдээг Ховд аймгийн Булган сумаас үлдэглээ. Энэ зүүн ихэнх нутгаар зуншлах сайхан болж малчид намрын хатан тариалангийнхаа бэлгэлдээ гараад байна. За улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ховд аймагт ажиллах үеэрээ малчид сонгогчтой уулзаж санал солилцжээ. Ховд аймгийн Булган сумын Байтаг багийнхан болон Монголын хамгийн баруун хязгаарын ард түмэн. Байтаг багийн торгууд яснууд алтан улсаа түшиж маллаж хилээ манан амьдардаг. Улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Бямцогт тус сумд ажиллаж иргэдийн амьдрал ахуй болон улсын их хурлаар хилэлцэж байгаа хууль тогтоомжуудын талаар танилцуулсан юм а. Ялангуяа нийгмийн хамгааллын чиглэлээр өргөн барьсан хуулийн төслүүдийг малчид дэмжин хүлээж авч байна. Малчдын тэтгэврийн насыг урагшлуулах хууль, ахмадуудад ач санах тухай хуулийн төслүүд өдөөгийн иргэдэд үр дүнгээ өгнө гэж хүлээж байна. Малчдыг нийгмийн даатгалын шимтгэлээр нөхөн төлөөд тэтгэврт гарах болцлыг хангуулах хууль бид санаачилсан. Нэг. Хоёрдугаарт нь малчид маань өнөхөр одоо хүнд
хүчээр те байгаль цаг уурын одоо хүнд нөхцөлд ажилладаг, амьдардаг учраас жилийн 4 уйлрал тэгэл нар салхи, бороо, зуд, ган энэ бүгдэнд одоо хамгийн их одоо хүнд хүчээр ажил хийдэг учраас тэр тэтгэврт гардаг насыг наашлуулъя. Одоо бол хуулиараа эрэгтэй хүн 60 настай, эмэгтэй хүн 55 наснд тэтгэврт гарч байгаа. Энийг бидний наашлуулад эмэгтэй хүнийг 50, эрэгтэй хүнийг 55 наснд тэтгэврт гаргадаг болёо гэж хууль санаачилсан. Алслагдсан орон нутагт бизнес эрхлэнэ гэдэг олон шалгуур давдаг. Банкнаас зээл авч бизнес хийнэ гэдэг хот хөдөөгүй шалгуур өндөртэй болсон гэдгийг хэлж байлаа. Булган сумын хувьд сум хөгжүүлэх сангийн хөрөнгө энэ жил 2 дахин багасж 55 сая болсон нь жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжихэд хэцүү болоод байгааг хэллээ. Жилд би 200-аас 300 кг бол авдаг. 25 билүү нод ингээд өсгөхөд төсөн мөнгө бас багтаа өөрөө. Тэгээ сум орон нутгийн хөгжлийн сангаас мөнгө туслыг авах одоо төсвөл мөнгө байхгүй. Би 30 сая төгрөгийн зээлийн тусламж хийсэн сум орон нутгийн хөгжүүлэх сангаас. Орон нутгийн хөгжлийн сан гэдэг одоо сан байгаа. Энд бол 555.4 сая төгрөгийг одоо баталж өгсөн. Иргэдэнчлэн аймаг сум. Гэтэл өнөөдрийн байдлаар орж ирсэн мөнгө бол 100 сая төгрөг байна. Бол сум хөгжүүлэх сан гэж байдаг. Жил бүхэн 110 сая төгрөг өгдөг байсан. Энэ жил 14 онд бол энэ сан 2 дахин бууруулад 55 сая төгрөг өгнө гэсэн. Тэгэхээр энэс шалтгаалаад нөгөө жижиг дунд үйлдвэрүүд хөгжиж өгөхгүй байна. Улсын хурд дэх Монгол Ардын намын бүлгийн дарга Бямцогтын хувьд Ховд аймгийн Дарив, Цэцэг, Эрдэнэ бүрэн Уянж зэрэг 10 цумдад ажиллаж иргэдийн саналуудыг сонсож, эрх намрын чуулганаар болоод цаашид улсын хурдын төвшин шийдэх асуудлуудыг сонсож байна. Монгол Ардын нам хэдийгээр цөөнхийн байр суурьнаас ажиллах шаардлагатай байгаач урд нь хийж байсан ажлаа үргэлжлүүлэх, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах, аль ч нам засгийн эрхийг барьсан төрийн бодлого доктортой байх ёстой гэсэн зарчим барьж байгаа гэдгийг Монгол Ардын намын бүлгийн даргын хувьд мөн онцолж байсан юм а. Иргэдийн хувьд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нэмэгдэж байгаа нь амьдралд дарамт үзүүлж байгааг улзалт үеэр байнга хэлж байсан юм. Үүнтэй холбогдуулаад алслагдсан бүс нутгийн бүсийн нэмэгдлийн тухай хуулийг батлаж хэрэгжүүлэхийг хүсэж байлаа. Хөтөлбөр үргэлжлэж байна. Цаг үрд мэдээлэл хөтөлбөр өчигдрийн дугаартаа бид аюултай үр хөндөлтийн тухай мэдээ сурвалжлагалтын үзэгч тав хүнд хүргэсэн. Тэгвэл өнөөдөр эрүүл мэндийн яамнаас энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээлэл оролцуулахаар болсон байна. Энэ дараах тэрнгүү мэдээллийг Бямсар үзээрнээр тав хүнд хүргэнэ. Нөхөрчүүн насны эмэгтэйчүүдэд зориулсан эм бэлтгэлд засгийн газраас энэ онцлогт 220 гаруй сая төгрөг зарцуулжээ. Ийм бэлтгэлүүд 21 аймаг сум дүүргийн өрхийн эмнэлгүүдээр өрх толгойлсон болон амжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой эмэгтэйчүүдэд үн төлбөргүй тараагдж байгаа. Гэсэн ч жил ирэх тусам үр хөндөлтийн тав буурахгүй байгааг эмч нар хэлж байна. Үр хөндөл гэдэг чинь жирэмслэлээ сэргийлэх арга биш. Энэ бол жирэмслэлийг зогсоож байгаа арга штэ тусламж тийм ээ. Тэгэхээр хүмүүст бид нар юу гэж хэлээсэ гэж хүсэж байгаа гэхээр энэ бол үр хөндөлтүүл гэр бүл төлөвлөлтийн арга, жирэмслэлээ сэргийлэх арга өвшөө биш. Тийм ээ. Энэ бол нэгэнд жирэмсэлсэн болсон хүнд л тэрийг нь зохицуулж байгаа ийм хоёр сонголтын л нэг хэлбэр байгаа. Тэгэхээр энэ одоо сонголтоо зөв бөгөөд эрүүл мэндийн байгууллагад эмчийн хяналтанд яг зөв зохистой байдлаар нь хэрэглээсэ гэсэн үүднээс бас сэтгүүлчтэйгээ өнөөдөр бас хамтарч ажиллаа энэ талын мэдээллийг хүргээсэ гэж бид нар хүсэж байгаа. Нөхөрчүүн насны эмэгтэйчүүдийн ялангуяа охидын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхгүй бол үр хөндөлтийн тав буурахгүй гэж эрүүл мэндийн яамны мэргэжилтэд хэллээ. Жирэмслэлтийг таслан зогсоох баталгаагүй эм бэлтгэлийг эмнэлгийн бус нөхцөл дууж амиа алдах аюултай төвшөнд хүрэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байна. Үүнтэй дан ганц эмч нар тэмцээд үр дүнгээ өгөхгүй гэлээ. Хуваараа тэр зах дээр ч гэсэн тэр имээ зарах гад бэлэн ингээ аваараа гэж зогсож идэггүй юм байл нь шүү дээ. Тэд нар чинь нууцаар ийм үйл ажиллагаа. Тэгэхээр энэ дээр бол хууль хяналтын байгууллага, цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд, мэрэгжлийн хяналтын байгууллагууд хамтарсан ийм одоо арга хэмжээг хүчтэй явуулах ёстой гэж бодож байгаа. Нөхөрчүүн бодлогын талаар Монгол Улсын засгийн газраас эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр, нөхөрчүүн эрүүл мэндийн эм хэрэгслийн тогтвортой хангамж стратеги, эхнэрэн эрүүл мэнд, мастер төлөвлөгөөгээд 5-15 жилийн урт хугацааны олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна. Гэтэл үр хөндөлт аюултай үр хөндөлтийн тав буурахгүй байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсрал нөгөө талаар хяналтын системтэй холбоотой гэлээ. Харин үүнд сэтгүүлчдийг хамтран ажиллахад зориулж мэдлэг олгох сургалтыг эрүүл мэндийн яамнаас зохион байгууллаа. Одоо үзүүлэх мэдээ мөн эрүүл мэндийн салбартай холбоотой. За манай улсад хорт хавдар туссан хүмүүсийн дийлэнх нь хожим үед онцлогддог. Үүнээс үүдэн манай эмч мэргэжилтнүүд хорт хавдрын хожим үед онцлогдсон өвчтөнд мэс засал хийх эмчлэх тал дээр нарийн туршлагатай болжээ.
Олон улсын эмч мэргэжилтнүүд манай улсын эмчнэрийн хорт хавдрын хожуу их хэрхэн эмчилж байгаа туршлагыг судлахаар хамтран ажиллаж байна. Манай улсад хорт хавдраар өвчлөгсдийн 65-аас 70% нь хожуу шатанд онцлогдож байна. Үүнээс илэг ходоодны хорт хавдраар өвчлөгсөд дийлэн хувийг нь эзэлж байгаамаа. Харин Америкийн нэгдсэн улсад ходоодны хорт хавдраар өвчлөгсдийн 60% нь эрт илрүүлэгт хамрагддаг учраас эмчилгээ хийлгээд эрүүл болох магадлал өндөр байдаг болохыг олон улсын эрүүл мэндийн байгууллагын эмч Каррисон ярьж байна. Хавдрын эсрэг тэмцэхийн тулд мэдээж мэс заслын өндөр өртөгтэй орчин үеийн тоног төхөөрөмж шаардлагатай. Гэхдээ урдчлан сэргийлэхэд шаардлагатай хангамжийг сайжруулах юм бол энэ төрлийн өвчнөөс сэргийлэх нь бүрч өртөх багтаа амар хялбар болно шүү дээ. Тухайлбал танай улсын хувьд умаан хүзүүний хорт хавдрын шинжилгээ авахд их өртөггүйгээр шийдэж болж байна. Мөн хөхний хорт хавдрыг илрүүлэхэд рентген зураг авахулах шаардлагатай. Энэ бүгдийг тийм ч үнэтэй бишээр шийдэх боломж Монголд байгаа. Өвдснийхэн дараа биш, өвдөхөөс өмнө арга хэмжээ авах нь хавдартай тэмцэх гол арга юм а. Манай иргэдийн хувьд хавдрын өвчний тухай анхан шатны мэдлэг харьцангуй дээшилж байгаа. Тиймээс бууруулах боломж ч өндөр байгааг хэлж байна. Тэгээ зарим хавдрууд бол эдний бас буурах хандлагатай байгаа гэж байна. Жишээл ходоодны хулуу холих гэл манай орны хувьд бол өндөр байгаа шүү дээ. Хоол ундтай холбоотой тэгээд цаашдаа энэ хоол ундын дэглэм янз бүрийн ариун цэврийн байдал одоо хоол тэгжил гэдэг шүү дээ. Ийм юмуд байгаад ирэх юм бол буурах юм байна л та. Тааш холбоотой үйлдвэр гэж байгаа. Тэгвэл энийг бууруулахын тулд хамгийн түрүүнд урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл энэ өвчний талаар мэдлэгтэй болох. Тэгэд энэ ямар шалтгаанаас үүсдэг юм бэ? Тэр шалтгааныг мэдээд ард иргэд мэн өөрөө сонирхолтой наацхан л одоо арх уухгүй байх, тамиг татахгүй байх, тэгэл тостой өгтө хоол идэхгүй байх гэх юм уу агаар цэвэр орчинд байх гэл ийм олон асуудал байна л та. Тэр нь бол энд яригдж байна. Тэгээ манай ч гэсэн бас ийм асуудал бол үнцэн асуудал байна. Ингэх юм бол энэ болгоныг хэрэгжүүлэх гэх юм бол хавдар бас буурах хандлагатай юм байна. Танай улсын эмч нарын хувьд хорт хавдар нь хүндэрсэн өвчнүүдтэй байнга харьцдаг. Энэ туршлага бидэнд хэрэгтэй. Тиймээс бид харилцан туршлага солилцож энэ төрлийн өвчнөд тэмцэхэд хамтран ажиллаж байна. Би Афганистан, Арабын нэгдсэн Эмират улс, Хонконг зэрэг хэд хэдэн улсад хорт хавдрыг бууруулахаар ажиллаж байсан. Бидний гол туршлага бол өвчин туссан хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх нь хамгийн үр дүнд хүрдгийг онцлох байна. 1998 оноос эхлэн 30 гаруй жил манай улстай хамтран ажиллаж байгаа Christian Medical and Dental Association олон улсын байгууллагын 30 гаруй эмч мэргэжилтнүүд дээрх уулзалтанд оролцож байгаамаа. 2 өдрийн турш үргэлжлэх энэ уулзалтын хүрээндтэд хүүхдийн, мэдрэлийн, эмэгтэйчүүдийн мдээгүй зүйлтийн зэрэг өөр өөрийн чиглэлээр илтгэл тавьж хорт хавдартай хэрхэн тэмцэх талаар туршлагаасаа хуваалцах юм байна. Дараа нь хожуу үеийн хорт хавдар туссан хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн үзүүлэх тал дээр манай улсын эмч нартай хамтран манай эмнэлгүүд дээр 7 хоног ажиллахаар төлөвлөжээ. Соёлын спорт аялал жуулчлалын яамаар нийслэл хотод байгаа соёлын болон эртний дуусгалд анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэж мэргэжлийн хэлэлтийн байцаагч хэллээ. Нийслэл хотод эртний хадны сүг зураг болон нэн эртний барилга архитектурын дурсгалын байшин барилга 20 орчим байдгийн байна. Гэтэл эдгээрийг хамгаалах, арчлах, зардлаг хөрөнгө төсөв хариуцсан ажилтан ч байдаггүй юм байна. Энэ бол нийслэл хотод одоогоос 100 гаруй жилийн өмнө баригдсан барилга. Богд хамт Монгол улсын сайн ноён хаан Намн сүрэнгийн бариулсан Гоожингийн өндөр хэмээх нэртэй энэ барилга өнгөрсөн 20 дугаар зууны нийгмийн амьдралаас бидэнд үлдсэн соёлын ховор дурсгал. Одоогоор хувь иргэний мэдээлэл байдаг энэ байшин хизээ мүдгүй нурахад бэлэн болсон байгааг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар илэрчээ. Яг иймэрхүү ховор дурсгал, хадны сүг зураг, эртний барилга байгууламж нийслэл хотод 20 орчим байдаг. Тэдгээрийн хамгаалалт арчилгаа хангалтгүй байгааг нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид хэлж байна. Хаан уул дүүрэг байна, мэрэгжилтэн байхгүй тий. Эрүүл мэнд хариуцсан мэрэгжилтэн яг энэ соёлын асуудлаар давхар хариуцсан явдаг. Тэгэхээр давхар хариуцгаар л одоо ажлын хийдэл гардаг. Өөрийнхөө одоо яг үндсэн хариуцсан ажиллаа хийдэг тий. Энэ асуудлууд бол байсан. За тэгээ улсын байцаагчийн бас хугацаатай үүрэг даалгавраар мэрэгжилтнүүд бас сая томилогдож ажилдаа ингэж ороод бас бүртгэн баримжуулалтаа бол хийгээд явж байгаа. Нийслэлийн хэмжээнд 153 түүх соёлын дурсгалт зүйлээдэг. Үүнээс улсын хамгаалтанд 9, нийслэлийн хамгаалтанд 10, дүүрэг орон нутгийн хамгаалтанд 134 байдгийн байна. Соёлын дурсгалт хөшөө дурсгалын барилга байгууламжийг харьяа дүүрэг бүрт хариуцсан соёлын ажилтан байх ёстой. Гэтэл ийм ажлын байр дүүрэг бүрт байхгүй байгаа нь хөшөө дурсгалын хамгаалалт хангалтгүй байгаад нөлөөлж байна гэлээ. Энэ зүйлийг цааш нөрвүүлээ. Монгол улс археологийн үйл хөдлөх олдруудын нэгдсэн мэдээллийн санг байна.
За археологийн чиглэлээр ажилладаг арга хүрэхгүй байгууллага дор бүрнээ тухайн өвийн талаар судлаж, өөрсдийн мэдээллийн баазтаа бүртгэдэг тогтолцоогоор олон жил явж байна. Үүнээс шалтгаалan археологийн үйл хөдлөл хөрөнгийн судалгааг хөгжүүлэх шин шатанд гаргахад томоохон бэрхшээл учирч байгааг судлаачид онцолж байна. 10 жилийн өмнө үйл ажиллагааны эхэлсэн соёлын өвийн төвд археологийн 30 гаруй мянган үйл хөдлөх өв бүртгэлтэй байна. Тэгвэл Улаанбаатар их сургуулийн археологийн тэнхимд 7000 орчим археологийн үйл хөдлөх өв бий. Энэ мэтчлэн Монголын үндэсний музей, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багийнхан тус бүртээ археологийн үйл хөдлөх өвийг бүртгэдэг. Өөрөөр хэлбэл дээрх байгууллагууд дор бүрнээл бүртгэлийн ажил хийж байна гэсэн үг. Ийм байдал нь археологийн үйл хөдлөх өвийг зохиц байдлаар судлахад бэрхшээл учруулж байгааг хэллээ. Айл нэг чулуун зэвсгийн дурсгал юм уу, хүрэл зэвсгийн дурсгал гэдэг юм уу, одоо Монголын үеийн төргөө ингээд ерөнхий англи хийгээд байгаа болохоос биш тэр дотроо хэлбэр дүрсийн хэмжээний агуулгын ийм англи мэдээллүүдийг одоо боловсруулах энэ асуудал нэлээд төвөгтэй байна. Одоо үйл хөдлөх дурсгалаа хариуцсан байгууллага нь музей байх юм уу? Одоо өөр газар байх юм уу гэдгээ бол шийдэх хэрэгтэй. Би бол миний хувьд бол яг музей дээр үйл хөдлөх дурсгалаа хариуцсан ийм одоо жижигхэн одоо ийм зохион байгуулалттай ажил хэсэг байх хэрэгтэй. Тэндээсээ одоо орон нутгад байгаа үйл хөдлөх дурсгалаа бүртгээд манай програм хангамжийн дугаар мэдээлэлээ ирүүлээвэл одоо энэ асуудал болж байгаа. Америкийн нэгдсэн улсын Смитсоны хүрээлэн 5 жилийн өмнө мэдээллийн шин санг үүсгэжээ. Энэ нь тухайн археологийн үйл хөдлөх өвийг бүх талаас нь судалж, тухайн өвтэй холбоотой цогц мэдээллийг бүрдүүлдэг юм байна. Археологийн үйл хөдлөх өвийг бүртгэхийн тулд төрийн байгууллага судлаач эрдэмтдийг багтаасан үндэсний археологийн мэдээллийн удирдлагын хороо байгуулах нь зөв шийдэл гэж үзэж байна. Энэ хороо нь археологийн малтлах их зөвшөөрөл олгодог байх хэрэгтэй. Ингэснээр асар их мэдээллийг нэгдсэн стандартад оруулж судалгаа шинжилгээнд өргөнөөр ашиглах боломж бүрдэнэ. Монгол Улсын 50 гаруй музей үзмрийнхээ мэдээллийн санг бий болгож, энэ нь эргээд соёлын өвийн төвд нэгдсэн байдлаар бүртгэгддэг байна. Яг ийм зарчмаар археологийн байгууллагууд хамтарч ажиллах юм бол тодорхой үр дүнд хүрэх боломжтой. Нөгөө талаас археологийн үйл хөдлөх өв нь тухайн улс үндэстний олон мянган жилийн түүхийг хадгалж байдаг баялаг учраас төрийн дэмжлэг хэрэгтэй гэж Америкийн нэгдсэн улсын Смитсоны хүрээлэнгийн эрдэмтэд онцоллоо. Шотландын тусгаар тогтнох хэсэг нь эрх бүр баригт явагдах санал асуулгаар тодорхойлно. Хятад энэтхэгт 50 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ. Иран Америкийн саналыг хүлээн авсангүй. Сноуден Шинэ Зеландын засгийн газар иргэдэд тагнаж чагнаж байсныг илчиллээ. Дэлхийн мэдээг орчуулагч редактор Дэвшин Жаргал илтгэлээ. Шотландд эрх бүр баригтад тусгаар тогтнох хэсэг асуудлаарх бүх нийтийн санал хураалт болох гэж байна. За үүнтэй холбоотойгоор Шотландын тусгаар тогтнолыг дэмжигчид болоод эсэргүүцэгчдийн сурчлагаа эрс идэвхжиж байгаагийн зэрэгцээ. За Их Британий эрх баригчид улс төрийн намуудын удирдлагууд Шотландд ихээхэн анхаарлаа хандуулж байна. Их Британий ерөнхий сайд бүх нийтийн санал хураалт болохоос 3 хоногийн өмнөхөд Шотландд 2 шудаа айлчлаад байна. Мөн ерөнхий сайд Дэвид Кэмеронтэй улс төрийн санал зөрөлтөнд байдагч либеристүүд удирдагч Эд Милибэнд либерал ардсан намын Ник Клэг нарч Эдинбургт очиж шотландчуудад нэгдсэн банд улсынхаа бүрэлдэхүүнд байх нь илүү ашигтайг сурталчилсан байна. Тусгаар тогтнолоо зарлахыг хатуу дэмждэг Шотландын 1-р сайд Алекс Салмонд тэдний энэ айлчлалыг сандарч мэгдэж байгаагийнх нь илэрхийлэл хэмээн үзэж байгаагаа мэдгдсэн байна. За тэрээр Шотландын тусгаар тогтнолыг дэмжигчдийн тоо сүүлийн үед нэмэгдэх болсонтой холбоотойгоор хоёр жижиг хандлага үүсч эхэлсний нэг нь шотландчуудыг бүхий л институт байгууллагуудыг ашиглан байж айлгын цочирдуулахыг чармайх улсын явдал гэж үзэж байгаагаа тэрээр тайлбарласан байна. За мөн Шотландын сонгогчдыг ятгах зорилготой арга ятсан айлчлалуудыг улс төрчид хийх хандлагатай болсныг ч тэрээр мэдгдсэн юм а. Зөвчигдөр Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон Абердийн хотноо шотландчуудад хандаж хэлсэн үгэнд тусгаар тогтнохыг эсэргүүцсэн санал өгвөл орон нутгийн эрх баригчдад илүү эрх мэдэл олох болно хэмээн амласан юм. За мөн энэ хоорондоо Лондон хотноо тусгаар тогтнолоо зарлах санал өгөхгүй байхыг уриалсан цуглаан болсон бөгөөд энэ арга хэмжээнд улс төр нийгэм соёл урлагийн нэр зүтгэлтнүүд оролцсон байна. За бүх нийтийн санал хураалтаас өмнө Шотланд тусгаар тогтнолоо зарлахыг дэмжих хэсэг асуудлаар өнөрж байгаа ширүүхэн маргааныг намжаах зорилгоор гэрэл зурагч Джон Паркер Ли Англи, Шотланд найзуудынхаа хамтаар хуурамч шалган нэвтрүүлэх цэгийг байгуулсан байна. Тэд Англи, Шотландыг холбодог А68 хурдны зам дээр хаалт хамгаалалт босгож түүн дээрээ Шотландын паспортын хяналт хэлийн шалган гэсэн бичиг бүхий таних тэмдэг тавьсан байлаа. За гэхдээ бяцхан наргаа болгож хуурамч цэг байгуулсан гэдгээ тэд илэрхийлэхийн тулд хэлийн шалганы ажилтны дөрөмт хувцсыг алсаас харагдахаар үлгсэн байлаа.
Бид жирийн гэрэл зурагчин бас график дизайнер зураач хүмүүс. Бидний зарим нь Англи, зарим нь Шотланд. Тусгаар тогтнолоо зарлах хэсэг асуудлаар ширүүхэн маргаанд жаахан инээд гэрэл гэгээ нэмэхлэх гэсэн юм а. Бид маш чиглэг манантай Шотландын шалган нэвтрүүлэх цэгийн нэг талд нь зогсож байна штэ. Маш энгийн. Шинэ Зеландийн Окланд хотно Америкийн тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноудены оролцсон онлайн баг хурал болсон байна. За энэ үеэр тэрээр Mega Upload сайтыг үндэслэгч Kim.com-ын хамтаар Шинэ Зеландийн засгийн газар иргэдэд тагнаж чагнаж байсныг батлах баримтуудыг дэлгэсэн байна. Сноуден Шинэ Зеландийн эрх баригчид олон нийтийн хянах хөтөлбөр хэрэгжүүлж байгаагүй гэж мэдгдсэн нь огт худал хэмээн онцолжээ. За Шинэ Зеландийн интерсепт сонин тус улсын тусгай албадынхан интернетээр иргэдэд тагнадаг байсан тухай өчигдөр мэдээлсэн бөгөөд энэ мэдээллийг Эдвард Сноуден дамжуулсныг шинуугааг байна. Түүний өгсөн мэдээлэлд 2012-оос 2013 оны хооронд Шинэ Зеландийн засгийн газар шинэхэн батлсан хуулийг ашиглан интернетийн сүлжээ ашиглагч иргэдийнхээ мэдээллийг нууцаар цуглуулж байсан төдийгүй Америкийн нэгдсэн улсад ч дамжуулж байсныг тэмдэглэсэн байжээ. Харин тус улсын ерөнхий сайд Джон Кей үүнийг эрс ницааж энд яригдж байгаа хөтөлбөр нь кибер гэмт хэрэгээс хамгаалах зорилготой байсан ч засгийн газар буцаасан хэмээн мэдгдсэн байна. Шинэ Зеландд амьдардаг л бол таныг мөрдөж хянаж байгаа гэсэн үг. Шинэ Зеландд Америкийн үндэсний аюулгүй байдлын хэд хэдэн объект байдаг. Тэдний нэг нь Окландд ч бий. Энэ тухай Шинэ Зеландийн аюулгүй байдлын товчоо ерөнхий сайдын аль аль нь мэдэж байгаа. За их Сноуден Орос улбаны улсад хорогдож байгаа ч дан ганц Америк гэлтгүй бусад орнуудын тагнуул тусгай байгууллагын хууль бус үйлдэлийг илчилсээр нь тэрээр цахим сүлжээний тусламжтайгаар Москвагаас Окленд дахь баг хуралтай холбогдож дээрх мэдээллийг өгсөн юм а. За Иран улс Ирак дахь лалын зэвсэгт дайчдын эсрэг тэмцэлд нэгдэх Америкийн нэгдсэн улсын хүсэлтэнд татгалзсан хариу өгсөн байна. За энэ тухай Тегераны эмнэлгээс гарсан даруйда Ираны шашны тэргүүн Аятолла Али Хаменей мэдгдсэн юм а. Тэрээр Америкийн эрх баригчид бүс нутагт бохир төлөвлөгөө боловсруулж байгаа гэдэг шалтгаанаар ийм татгалзсан хариу барьж байгаагаа мэдгдсэн юм. За өчигдөр Парис хотно лалын ус бүлэглэлийн дайчдын эсрэг тэмцэгт нь Иракийн засгийн газартаа дэмжлэг үзүүлэх асуудлаар олон улсын баг хурал болсон. За гэвч энэ баг хуралд Ирактай олон зуун километрээр хилдэг Иран болоод Сирийн төлөөлөгчдийг уурайг байна. Харин Ираны тал Ирак төдийгүй Сирийн засгийн газрын хүчин чармаалтыг нэгтгэх нь лалын ус террорист бүлэглэлийн дайчдын эсрэг тэмцлийг амжилтанд хүргэх боломж гэж үзэж байгаагаа ч илэрхийлсэн юм. За Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров мөн Сир Иран бол лалын зэвсэгт дайчдтай тэмцэх гол холбоотой учир эдгээр улсуудыг ч олон улсын тэмцэлд нэгтгэх ёстой гэж үзэж байгаагаа мэдгдсэн байна. Тайванд нисэх хүчнийхээ оролцсон өргөн хүрээтэй сургуулилт болсон байна. Цэргийн ийм сургуультыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ удаад нисэх хүчнийхэн хурдны замын урьдчилан хаасан хэсгийг цэргийн нисэх буудал болгон ашигласан байна. Гинтийн шаардлага гарсан тохиолдолд нисэх хүчний байлдааны онгоцууд жирийн хурдны зам дээрч буух чадвартайгаа энэ сургуулилтаараа нотлон харуулсан байна. Сургуулилтанд F-16 Mirage за дотоодын үйлдвэрлэлийн IDF сөнөөгч онгоцуудыг ч ашиглажээ. За мөн байлдааны хүнд нисдэг тэрэг CH-47, радиолокацийн E2K зэрэг нисдэг тэргүүдийг ч энэ сургуулилтанд ашигласан байна. За хэдийгээр сүүлийн жилүүдэд их газрын хятад арлын Тайваны харилцаа сайжирч байгаа ч Тайваны эрх баригчид батлан хамгаалах чадамжаа байнга дээшлүүлэх ёстой гэдэг үднээс энэхүү сургуулийг зохион байгуулж ирсэн байна. Дэлхийн мэдээ үргэлжилж байна. Францын үндэсний хуралд өнөөдөр Мануэль Вальс тэргүүтээ засгийн газарт тэтгэл хүлээлгэх асуудлаарх санал хураалт болох гэж байна. Ерөнхий сайд улс төрийн намуудын дэмжлэгийг бүрэн авч чаддаггүй учраас энэхүү санал хураалтын дүн олон нийтийн сонирхлыг ихээхэн татаж байна. За тоймч ажиглагчдын урьдчилан таамаглаж байгаагаар парламентын доод танхимын гишүүдийн ихэнх нь Вальсын засгийн газарт тэтгэл хүлээлгэхгүй болтой байна. Гэтэл засгийн газрын тэргүүн танхимаа авч үлдэхийн тулд парламентын 577 гишүүний олонхын дэмжлэг авах хэрэгтэй байгаа юм. Социалистууд доод танхимд олонх нь буюу 290 судлыг эзэлдэг, харин сөрөг хүчнийхэн 250 судалтай. Гэхдээ эрх баригч социалистуудын дунд ч одоогийн засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдгаа илэрхийлдэг хүмүүс олон байгаа тул ерөнхий сайд Вальсын хувьд санал хураалтын дүн таагүй гарч мэдгээр байгаамаа. Ерөнхий сайд Вальс өнгөрсөн 25-ны өдөр засгийн газрыг огцруулах хүсэлт гаргасныг нь ерөнхийлөгч Алланд ёс орон болгосон. За энэ дагуу Мануэль Вальс шинэ засгийн газрын эмхлэн байгууллагатаа зөвхөн эрх баригчдын бодлогыг шүүмжлэгчдийг сайдын судлаас нь огцруулсан билээ. Харин одоо парламент итгэл хүлээлгэхгүй бол бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод хүрэх юм а.
Хятадын удирдагч Си Цзиньпиний энэтхэгт хийх төрийн айлчлал өнөөдрөөс эхэлж байна. 3 өдөр үргэлжлэх энэхүү айлчлалын үеэр Хятад энэтхэгийн төр засгийн тэргүүнээр харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаас гадна хилийн маргаантай асуудлаач хилцэхээр төлөвлөсөн байгаа юм байна. Хоёр орны харилцаа хэвэнд тооцогддогч хилийн маргаантай асуудлууд байдаг. За энэтхэгийн эрх баригчид сүүлийн үед Хятадын цэргүүд нутаг дэвсгэртэн дайран орсон тухай нэг бус удаа мэдэгдэх болсон. Гэхдээ эдийн засгийн харилцаанд нь хилийн маргаанаас болж сэв суугаасаа гэж хоёр улсын аль аль нь хүсдэггүйг энэ үеэр ажиглагчид тэмдэглэж байна. Тиймээс Хятадын удирдагч энэ альчлалынхаа үеэр энэтхэгийн төмөр замд хөрөнгө оруулалт хийхээ зарлахаар төлөвлөж байгаа юм байна. За мөн энэтхэгийн барилга, бомбт гэд дид бүтцийн салбарт 50 гаруй тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа юм байна. Австралийн ерөнхий сайд Тони Аббот уугуул иргэд оршин суудаг аслагдсан хөдөө тосгонд 7 хоног амьдрахаар шийдсэн байна. Тэрээр сонгуулийн өмнө ийм амлалт өгч байснаа ийхүү биелүүлж тэдний санал хүсэлтийг сонсч амьдралынхаа нөхцөлтэй танилцахаар болж байгаа юм байна. Ерөнхий сайд Австралийн зүүн хойд нутгийн энэ Хулумбай тосгоноос холгүйхан майханд амьдрах юм байна. За Австралийн уугуул иргэд ерөнхий сайдынхаа шийдвэрийг хүнд хэцүү нөхцөлдөх ядруухан амьдралыг нь өөд татах хэмээн талархан хүлээн авч байгаагаа илэрхийлж байна. Австрали нийтдээ 23 сая хүн амтаагаас 600 гаруй мянган энэ арал улсын уугуул иргэд байдаг юм. Үзэгч тав хөтөлбөрийн төгсгөлд уламжлалсаар ус цагур орчны шинжилгээний хөрөлнгөөс ирүүлсэн орой өдрүүдийн цаг агаар үржилсэн мэдээг хүлээн авч ирсэн. Иргэн үзэгчтэй. Монгол Мэдээ агентлаг цагуурт мэдээлэл хөтөлбөрийнхөө мигмар гараг ялж дугаарыг үзүүлээ. Анхаарлаа хандуулж хөтөлбөрт хамт үзэгч тавханд баярлалаа. Та бүхний маргаашийн ажил хэсэгт амжилт хүсье. Баяртай.